Олон жилийн өмнө 2000-ад онд одоогийн нарлаг дэлгүүр байгаа хуучны Star Stove-д миний энэ сурч байгаа сургуулийн өмнөх захирал Хүрлбаатар ахын санаачлагаар үсчид ойдолчдын хооронд төрөл бүрийн уралдаан тэмцээн явагдаж нэг удаа би төрүүлж байсан гэхээр одоогийн найзуудын мань зарим нь итгэхгүй. Яагаад ч юм ойдог царай биш ээ. Битгий худлаа яар гэдэг юм аа. Харин ашгүй ангийн багш Алтаа багш маань намайг мэддэг хүн таарлаа. Юун загварын тэмцээн мэмцээгээд миний найзууд хүртэл тэгдэг байхгүй юу? Та яг мэдж байгаа наадхаа бүр их сайн хэлэхгүй бол хүмүүс үнэмшдэггүй шүү. Тэр үнэмшдэггүй хүмүүст би дахиад зориулж байгаа. Намайг ярьж ш загварын тэмцээн төрүүлсэй гэж. За нөгөө ойдлчдын дунд зохион байгуулдаг хувцас загварын тэмцээн гэж гоё тэмцээн бол явагддаг байсан. Тэгээд одоо сүүлийн үеийн жоохон тасалдсан болохоос бол нэлээд 10 жилийн өмнөөс нэлээд явагддаг байсан. Маш өрсөлдөөнтэй энэ бүх аж ахуйн нэгжид оролцдог ийм тэмцээнд байсан. Тэгэхээр дэлгүүр бол өөрөө хуваараа бие дааж оролцоод тэргүүн байрыг эзэлж исэн ийм мундаг амжилттай. Мэргэжил сурталчлах сарын аяны хүрээнд ойдлчин болсон нэг өдөр үнэхээр сонирхолтой хишиг өдөр маань байлаа. Надаар өөрөөр минь оюусан энэ хослолоо буцаагаад бэлэглэх зорилготой байжээ. Сургуулийн зүгээс бол энэ хувцсыг бол өөр чинь бэлгэлж байгаа. Тий. Баярлалаа. Тий. Энэ одоо дандаа хөдөө гадаа явж идэг. Надад бол үнэхээр хэрэгтэй хувцас байна. Тэгээд материал энэ нь бол ямар гой сонголт хийсэн. За энэ ийм хувцсыг бол ингээд гаднаас хэрэг худалдаж авах юм бол 95-аас 120 мянган хооронд бол материалын шин чанаараас шалтгаалаад за өөрөөр тэрнээс дээш үнэтэй байдаг те. Тэгэхэд одоо энэ зөвхөн материалынхаа үнийг ороод ойдлынхаа үсийг асууд бол энэ 50 мянган төгрөгөнд 45-аас 50 хооронд л босч ирж байна. Бас нэгэн амьдралын дурсамжтай сайхан өдөр энд өнгөрлөө. Та нартаа баярлалаа. Ингээд мэрэгчлээ сурталчлах үйлчлэг явуулж байгаа шүү дээ тийм. Энэ ажилдаа энэ үйлчлэгтөө бусад ангиудаар хэрэгүүлээ. Бүх юмд сайн оролцоорой. Та нартай амжилт хүсье. Энэ үйлчлэгийг сонгосонд нь бас баяр хүргье. Хизээч та нар ондохгүй болохгүй, хизээч ажилгүй байхгүй. Ямар ч нөхцөл орлоготой ажилдаа хичээх юм бол ийм байдаг үнэхээр сайхан юм шүү гэж хэлмээр байна. Ингээд бүгдээ бид ажил хүсье. Баярлалаа.